Ер нь ялгаагүй л ах шиг байна тий. Тий. Гулгай ихтэй ах шиг. Та жишээлбэл аль хэсгээр зочдөг байх тий? Би яг төвөөр зочдөг тоо. Тий. Төвөөр бас нэлээд голтроготой ах шиг байна. Тий. Уул нь альбныхан бол давс цацаад байгаа гэдэг байгаа шүү дээ. Тий, давс цацаад байгаа л гэсэн. Гулгай ихтэй хэл ямарч. Захын хороолуудаар хэр явдаг? Захаар нэг явдаггүй. Тий. Яг н давс цацах дээр ер нь хангалттай байна гэж үзэж байна уу? Ямар байна? Ер нь муу байна. Тий. Дахиад жоохон цацвал. Ер нь жоохон зайтай явахгүй бол энэ мөргөлдөхгүй л ах шиг байна. Тийм эсэлтэй юунд орж юу? Сая орлоо. Тий. Бүхэн өргөөний доотлын хэсгээр нэг эргэлтэн дээр яг хоёр машин ингэж иргэдэг дээр хоорондоо мөргөлдөх шиг л бол баг л тий зогсож чадахгүй тий. Халиргай гулгай ер нь их байна. Тэгээд тэр мөсөн дээр явж байгаа юм шиг л байна. Ер нь тэр хотын төвөөр бас арай л гайгүй. Захуудаар бол ерөөсөө яг мөсөн дээр явж байгаа юм шиг л байдаг. Гулгай их л. Уул нь өвлийн дугуйгаас салсан. Тийм шүү дээ. Өвлийн дугуйтай л явагдсан. Тийм одоо нэг хөдөлгөөнд орж явж байгаа тийм эрсдэлтэй үед нь хэр таарч байна юм. Байна шүү дээ. Тийм зогсож чадахгүй байж та одоо зарим машинууд чинь урдуур орж ирнэ гинт зогсно тэгэл тооромлж юу яхаа ингээд гулгаад нөө тоором захгүй тэгэл аяг хэцүү байдаг. Алхныхан бол нөө давхар бодисны нөөцөл хангалттай байгаа цацж байгаа л гэдэг байгаа шүү дээ. Мэдгүй зарим хүмүүс нь давсан дууссан гинлээ. Давсан байхгүй гэсэн ингээл давс ер нь цацж байгаа ер нь харагд юм ээ. Бэдгүүл юм шиг үлээ. Аяг халтраа гулгаатай л байх юм лээ. Та бол яг юугаа хурдаа тохируулж ирлээ. Хурдаа тохируулж явахгүй бол ер нь осолтой шүү дээ ерөөсөө тийм. Энэ зам дээр идэг одоо энэ нэг бөөрингийн юмнуудаас айгүй нэг энэ одоо мөс ч юм уу юу ч одоо нэг юм шагуур юмнууд айгүй байдаг. Тэгэл болж бол одоо тэрэн дээр тодорхойлол одоо тааруулж явдаг шүү дээ. Би тэгэл хан уулаар л явт юм да. Энд дэрч. Захын хэсгээр их байна. Тат гайгаа дэм цас орохгүй гайгаа л байлгүй. Уул нь альбныхан бол давс бодис бол хангалттай байгаа цацж байгаа л гэдэг. Цацж байгаа юм уу? Цацахгүй л ах шиг шүү дээ. Та бол өвлийн дугуйтай байсан. Өвлийн дугуйтай. Хөлдөж чад оч шинэ хөт ханаад. Тэгээд альтраад. Одоо замын хөдөлгөөнд оролцохоор бас нэг юм эрсдэлтэй энэ гулгаанаас үүсэх тийм байдал дээр нь хэр орж байна. Тэгэл аргалаа тэгэл явчихлаа шүү дээ. Босол аваар бас нэмэгдэж. Нэмэгдээл. Шүргэлцсэн машинууд их л байх юм шүү дээ.